Өнгөрсөн жил 22 тонн алт тушаагдсан байна. Энэ 22 тонн алт тушаагдахтар цаана яадаг вэ гэхээр компаниуд үйл ажиллагаа ил тод тайлангаа тавиад тэрний дагуу маш их олон татрууд нь ингээд нэмэгдээд явдаг байхгүй. Энэ бол эдийн засгт маш их үр дүнтэй. Тэгээ би яг тэр хаврын чуулган дээр бол хэлжсэн. За та нар ингээд роялти тавьчих юм бол нэмчих юм бол оны эцээр та нарт 5 тонн алт дутуу тушаагдана. Энэний хариуцлагыг хэн хүлээх юм бэ гэсэн. Салбарын сайд нь бол энийг дэмжиж оруулсан. Их хурлын гишүүд, популистууд нийлж аваад унгаасан. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол 4.8 тонн алт дутуу тушаалтай явж байгаа. Оны эцсээр бол 6.5 тонн болно. Тэгэхээр энэ 6.5 тонн алт гэдэг бол 300 сая долларын хулгай ингээд явж гин гэсэн үг. Тэгээ энэ ажлыг хэн хийдэг вэ гэхээр популист гишүүдээр Нямдор сайд ард нь сууж байгаад популист гишүүдээр санал гаргаж унгаачаад ард нь хуулийн хурандаа нартайгаа хилээр хулгайгаар гаргадаг Нямдорч хийдэг байхгүй.